За тэгээд гүйцэд хариулсангүй түрүүн би хэлсэн нөгөө инфляцийн төвшинг 6% гэсэн байгаа. За бүсээр нь аваад үзвэл энэ жил бол маш өндөр байгаа. За тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэвэл дараа жил дулааны үн дахиад нэмнэ. Дулааны үн дахиад нэмнэ. Дахиад иргэдийн нуруунд дээр ачаа очино. Дахиад иргэдийн орлого багасж байгаа. Дахиад дарамт болж байгаа. Аж ахуйн нэгжүүдийн хувьд үнийн өсөлт дахиад үүснэ. Тэгвэл энэ үнийн өсөлтийг чинь бид нар яаж багасгах юм бэ? Энэ бол эргээл цалин нэмэх асуудал байгаа. Тэгвэл цалин дээр ямар нэгэн нэмэх тооцоод бол орж ирсэн юм уу? Ирэх онуудад. Нэгдүгээр. За хоёрдугаар гэх юм бол онд одоо яг байгаагаар 8.3% гэж штэ. 8.6% гэж энэ инфляц 7% байх ёстой гэж тооцсноос. Тэгвэл энэ чинь оны сүүлээр 9.3% гээд танаа ям тооцоо гаргацсан байгаа. Монгол банкны ерөнхийлөгч чинь оны сүүлээр хоёр оронтой За энэ камерлан хариулт өгье. За инфляцийн тооцоо Улаанбаатар болон улс гэж ялгаатай тооцоо гаргадаг. Энэ бол үндэсний статистикийн хорооноос албан ёсоор зарладаг ийм статистик. Тэр нь 430 бүтээгдэхүүнийг хамруулдаг. Яг тэр 430 бүтээгдэхүүнийхээ үнийн төвшнгөөр индексжүүлээд зарладаг ийм албан ёсны статистик байгаа. За цалин бас хэдний их нэмэх нь бас л иргэд инфляци нэмэгдүүлдэг ийм л сөрөг талтай. Цалин яг зохистой төвшөнд нэмэх ёстой байдаг. Тэгээд инфляцийг яаж бууруулах юм бэ дунд хугацаанд гэж. Монгол банкны зорилт бол 6%, 5% гэж ингэж буулж байгаа. Засгийн газраас оруулж ирсэн төсвийн хүрээний мэдээлэл дээр бол энэ хувуудыг 7%, 6.4% гэж бага зэрэг өндөр байгаа. Энэний цаана бол ялангуяа тэр үн чөлөөлөх бодлогууд бол хэрэгжинэ гэсэн энэ тооцооллуудыг шингээж өгсөн учраас Монгол банкны зорилт